Сайн байна уу? Links тавьж байна. Та хэд маань сайн сууж гин үү? За хамгийн сүүлийн бичлэгээ бараг 3 сар гарангийн өмнө оруулсан байна. Ялцчгүй дундаа завгүй явж байгаад ингээд таарчих шиг боллоо. За өнөөдрийнхөө сэдвээр түүний таныг гих мэдрэмж буюу одоо хамгийн их хүн асуусан сэдвийн дагуу хийхэр болсон байгаа. За бүлэг сонголтын хувьд бол одоо та бүхний харж байгаачлан 3 бүлэг байгаа. Энэ 3 бүлгийг сонгохдоо хэтрүүлэн бодоод байх хэрэг байхгүй. Яг өөртөө таалагдсан эсвэл яг алинд нь илүү татагдж гин гэдгээр нь яг нэг бүлгийг сонгоод ороод ирэхэд болно. Гэхдээ бас нэг хүн одоо юу гэдэг нь заавал нэг бүлгийг сонгоно гэсэн юм байхгүй. Нэг бичлэгнээс бас 2 бүлгийг сонгож болно. За зарим хүмүүст маань л бас 3 бүлэг гурлаа таарах тохиолдол бас байдаг. Мөн энэ бичлэгэнд танд зориулагдаагүй мессеж байж болно шүү. Тэгэхээр бичлэг нь ингээд таарахгүй байж болно гэсэн үг. Учир нь энэ бол ерөөсөө тийм хувийн уншлага биш. Тийм олон нийтэд маш олон хүмүүст зориулж одоо энерги чанал хийж авч байгаа яг тийм бичлэг болохоор та баа үн дээр бас хүлцэнгүй хандаж өгөөрэй гэж хүсмээр байна. За ингээд timestamp-ыг би description болон comment хэсэгт үлдээ чинь тоон дээр нь дараад ороод ирэхэд яг таны бүлэг нь минутаараа урагшлаад сонгогдоод ороод ирдэг байгаа шүү. Сайн байна уу? Хэрвээ та 1-р бүлгийг сонгосон бол энэ бүлэг нь таны бүлэг юм уу юм аа. За эхлээд энергийн чек хийх үднээс хоёрын харилцаа яг ямар байдалтай байна вэ гэдэг талаар харж үзэх байгаа. За ингээд ерөнхий энергийг нь харахад бол энд хоёр төрлийн хүмүүс орж ирсэн юм шиг харагдаж байна. За эхний бүлгийн хүмүүс нь харилцаа нь одоо удаагүй байгаа дөнгөж танилцсан хүн байж болно. За эсвэл хитрхи тийм сериосны асуудалтай болоог байгаа хүмүүс байж болно. Нөгөө талд эсэргээрээ одоо маш тийм хүнд хэцүү байдалд орсон харилцаа нь урагшаачгүй хоошоочгүй болсон маш тийм хүнд хэцүү үеийг туулж давж явж байгаа харагдаж байна. За гэхдээ ерөнхий энерги нь бол одоо харилцаа маш идэвхгүй байгаа, хэцүү байгаа. За идэвхтэй байсан ч гэсэн нэг тийм сайн талаараа биш баг зэрэг муудалцсан эсвэл харилцаа нь одоо маш тийм хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарсан яг тиймэрхүү байгаа болов уу гэж бодож байна. Page of Cups, Three of Cups яг эргээд тарцныг бодоход миний бодлоор бол энэ харилцаанд яг бие бинийгээ одоо тийм нэг сериосны хүлээж авахгүй байгаа болов уу гэж харж байна. Ерөөсөө бие биенийхээ сэтгэл зүрхэн нэг тийм чухал хүмүүсийн одоо байр суурийг нэг бол арай үүсгэж чадаагүй байгаа байх. За эсвэл энэ харилцаа нь одоо маш тийм урт удаан хугацаанд үргэлжлээд явж байгаа харилцаа бол өмнө нь яг тэгж бие бинийгээ яг чухалчилж авч үздэг байсан шиг авч үзгээ болсон байна. Мөн энэ харилцаанд 3 дахь этгээд хамааралтай болчихсон байж болно. Өөр хүн орж ирээд энэ харилцаанд бас ингээ хүндрэл учруулад байж болох үз байна. Гэхдээ яг энэ харилцааны сэтгэл зүйн гэвэл одоо нэг тийм төгшүүртэй сэтгэл санаагаа амрааж чадахгүй байгаа байр суурь бол ажиглагдаж байна. За энэ нь харилцаанд одоо муудалцсны дараа ч юм уу яах вэ гээд тийшээ ингээ сандраад яваад байгаа юм болов уу гэж бас харж байна. Tower гэдгээс харах юм бол угаасаа энэ харилцаа ингээ маш хэцүү байдалтай байна. Харилцаа нь одоо ингээ нурж унж байгаа ч гэсэн яг энэ харилцааг яг ингээ яаж буцаад босгох вэ? Яаж өмнөх шигээ гоё байлгах вэ гэдэг тал дээр илүү акцент өгөөд хичээгээд явж байгаа болов гэж харагдаж байна. За ерөнхий энерги нь бол юм байна. Энэ энерги танд таарч ивэл энэхүү бүлэг нь таны бүлэг мөн гэсэн үг юм. За одоо таны талаас буюу энэхүү бичлэгийг үзэж байгаа хүний энэ харилцааг бол нөгөө хүний харж байгаа байр суурь нь ямар байна вэ гэдэг талаар харж өгөх байгаа. За байр суурь нь гэвэл өөртөө баг зэргийн итгэлгүй байна. Энэ харилцаанд мөн итгэлгүй болчихсон байгаа. Эсвэл нөгөө хүндээ хитрхи хатуу хандаж чадахгүй, хэлмээр байгаа зүйлсээ хэлж чадахгүй, тиймэрхүү зүйлсээ дотроо ингээ хадгалаад яваад байгаа юм шиг бол санагдлаа. Энэ нь King of Swords харж гарч ирснээс харагдаж байна. Энэ маань одоо өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байгаа. Илэрхийлсэн ч гэсэн баг зэрэг нэг тийм уур уцаартай эсвэл сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байгаа тийм байдлыг бол илтгэж байна. Тэгэхээр нөгөө хүндээ хэлэх гээд байгаа үгнүүдээ хэлж чадахгүй байна. Өөрийнхөө санааг яг ингээ бүрэн ойлгуулж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж аваад байгаа болохоор тэрэндээ буцаад нэг тийм өөртөө итгэлгүй болоод байгаа. За дараагийн өмнө гэвэл
Яг үнэндээ та бол дотроо одоо маш их шархалсан байна. Маш их зүйлийг туулж давж гарсан байна. Одоо таны туулж давж гарсан зүйлс нөгөө хүнд чинь хэцүү биш юм шиг санагдаж байгаа ч гэсэндээ таны хувьд бол та яг өөртөө тийм амралт авах болчихжээ гэсэн мессеж бол гаргаж ирж байна. Таны сэтгэл зүрх чинь одоо бүр ингээд амар өвдсөн байгаа. Ер нь бол нэлээд шархалсан. Та гол нь тэрийг ингээ өөрөө анзаарахгүй байгаа. Ягаад гэхээр дандаа ингэж нэг сэлэм заалгуусаар байгаа, нэг хатуу үг сонссоор байгаа, нэг одоо тийм муухай мэдрэмжтэй явсаар байгаад эн чинь бүр ингээд овоороод танд одоо яг энэ харилцаанд дахиж одоо илүү сайн хичээх байр суурь гэдэг юм уу, тиймэрхүү энерги нь бол яг танд байхгүй байгаад байна. Тэгсэн хэдиж 6-ын зоосноос харах юм бол та өөрөө хичнээн ингээд өвдсөн байгаа ч гэсэн, хичнээн шархалсан байгаа ч гэсэн за нөгөө хүнд маань би хэрэг болж магадгүй, нөгөө хүний одоо хэцүү нөхцөл байдалд нь би тусуулж магадгүй, миний л тус ингээ хэрэг болно гэд одоо маш юм нэг нинжин сэтгэлээр хандж байгаа байдал бол ажиглагдж байна. Гэхдээ яг үнэндээ та бол амрах цагч юм болсон байна. Өөрийгөө хитрхи хүчлээд байна уу, яагаад байна гэдгийг бол харуулж байна. Эсвэл яг энэ нэг зовоод байгаа зовлондоо бүр юм умбаад шумбаад тасчихсан юм шиг харагдлаа. Яг тэгэхээр хэдийн энэ хэцүү нөхцөл байдлуудтай байгаа ч гэсэндээ таны талаас бол энэ харилцаанд одоо юу гэх аль болох тайван байхыг хичээж байгаа. Өөрийгөө ч гэсэн тайван байхыг хичээгээд байх шиг байна. Энэ чинь бол уг нь сайн хэрнээ өөрийгөө нөгөө нэг өвдсөн гэдгийг анаад яваад байгаа чинь таныг баг зэрэг сул дорой болох гээд байна гэдгийг бол энэ дээр хэлтгэж байна. Тиймээс яг одоогоор энэ харилцаан дээрээ бол нөгөө хүн дээрээ яг төвлөрөхөөс илүүтэйгээр та өөрөө дээрээ төвлөрүүл яасан юм бэ? Яг нөгөө хүндээ туслах гад байгаа шиг та яагаад ингэж өөрөө тус болохгүй байгаа юм бэ гэсэн мессеж бас энэ дээр гарч ирж байна. Тэгээд таны талаас бол нөгөө хүндээ дуртай, таны сэтгэл татагддаг, мөн хайртай гэдг нь бол харагдаж байна. За одоо нөгөө хүний талаас тэгвэл юу гэж бодож мэдрээд энэ харилцаагаа ер нь яаж харж байна вэ гэдэг талаар авч үзсэн чинь энэ харилцаагаа чухалчилж авч үзэхгүй байгаа хүн нь болохоор таны одоо энэ харьцаж байгаа хүн чинь, таны энэ харилцаатай байгаа хүн чинь юм шиг байна. Таныг нэг тийм одоо юу гэх яг ингэж таны төлөө цаг зав гаргахгүй байгаа ч юм шиг санагдлаа. Яг хөө дундуур нь цаг зав гарвал ингээд тантай чаадлан тантай уулзна гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бол хандаад байгаа нь энэ харилцаанда хөнгөн хандж гинэ гэдгийг ер нь бол илтгэж өгч байна. Мөн 6 сава буруу хараа гараад ирснийг бодоход энэ хүнд энэ харилцаа нь одоо яг сэтгэлд нь хүрэхгүй ч байгаа юм шиг. За эсвэл энэ харилцаа цаашдаа ингээ явахгүй дээ гэсэн сэтгэлдлийг бол энэ хүнд ингээ төрүүлсэн байна. Тийм ч болохоор энэ хүн магадгүй яг ингээ тань руу зөвлөөд одоо маш тийм гоё үйлдэл, гоё ирч хүчтэй үйлдэл магадгүй таны болцоонд үрдэг. Эсвэл урт удаан хугацаанд харилцаатай байсан бол одоо үерхий гэж асуух ч гэдэг юм уу. Тиймэрхүү үйлдэл хийхгүй байгаа гэсэн үг. Энэ нь ерөөсөө л яг шалтгаан нь амар энгийн байна л та. Зүгээр л яг та энэ хүнд яг бүрэн дүрэн таалагдахгүй байгаа. Эсвэл энэ хүн хайр дурлалын хувьд одоо харилцаанаас өөр ингэ шал өөр юм хүсэж байгаа. Одоо юу гэдэг таныг муухай хүн гээгүй, зүгээр л яг энэ хүний сонирхож байгаа тайп нь магадгүй өөр юм шиг санагдлаа. Уучлаарай жоохон хатуу мессеж хүргэж байна. Гэхдээ ялцчгүй л яг юм байна. Энэ хүний зүгээс мөн өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлж байгаа нь харагдахгүй байна. Цаашдаа ч гэсэн илэрхийлэхээргүй байна. Энэ нь яаж мэдэгдэх вэ гэхээр та хэрвээ яг энэ хүнээс ямар нэгэн зүйлийн талаар одоо юм дэтээлтэй асуух юм бол магадгүй энэ харилцаанд яг яагаад байгаа юм бэ гэдээ асуувал энэ хүн танд бол яг бүрэн дүрэн хэлж чадхааргүй, эсвэл зүгээр л юм хэлэх хүсэлгүй байх шиг байна. За мөн түрүүний хэлсэнчлэн page of cups бишээ, page of wands буруу гарч ирсэн нь яг тань руу үйлдэл хийхгүй байгаа. Анхаарал нь шал өөр газар яваад байгаа гэдгийг илтгэж байна. Энэ нь болохоор бас л яг адилхан. Нэг бол энэ харилцаанд үнэхээр сонирхолтой байж болно. За нэг бол энэ хүний амьдралд нь өөр тийм нэг илүү чухал асуудал гэх юм уу гараад байгаа болохоор яг хайр дурлал дээрээ бүрэн дүрэн төвлөрч чадахгүй байгаа юм болов уу гэж харж байна. За нөгөө урт удаан хугацаанд харилцаатай байсан гэсэн хүмүүсийн маань хувьд болохоор энэ хүний хувьд харилцаа нэг тийм мөн зэнгүй болцсон юм шиг санагдаад байгаа юм байна. Тийм болохоор харилцаанд итгэлгүй байгаа. За эсвэл
яг одоо энэ харилцаанд байгаа энэ tower гэдэг энэ нэг амар харилцааны хэцүү үе шат маргалдаад байгаа үе шат үл ойлголцоод байгаа нь одоо нөгөө хүнд нь төвөгтэй санагдаад байгаа болохоор энэс айлгуулахын цухтахаа хүсэж байгаа. Миний бодлоор одоо юу гэдэг энэ хүнийг одоо юу гэдэг тийм хөнгөн хуумгай эсвэл харилцаанаа сериусны хандж гин гэд хэлчих чадахгүй байна. Ягаад тэгэхээр харилцааны нөхцөл байдлаас нь болоо нэрэл энэ хүнд яг ингэ таалагдахгүй байгаа байж болох учраас ер нь бол бас яг таны хувьд ингээд яг таны тал руу гаргаж байгаа сэтгэл байна уу, хайр байна уу гэд харахаар бас бараг л байхгүй маш дутуу байна. Яг хайрын өмнө нөгөө нэг шохорхол таталцал гэж байдаг да. Тэр нь хүртэл амар сул байгаа юм шиг санагдлаа. Тийм болохоор би бол энэ хүнийг яг танд хайртай юу үгүй юу гэд бас хэлчихэд бас жоохон хэцүү юм байна. Гэхдээ мэдээж одоо юу гэдэг капстай өдөр гарч ирээгүй байлаа гэд хайртай хайргүй гэсэн үг бол биш, дургүй гэсэн үг бол биш. Магадгүй энэ хүний хувьд одоо яг хүслийн хувьд за эсвэл энэ харилцааны байгаа нөхцөл байдлыг одоо нэг бодит байдал дээр гаргаж байгаа үйлдэл нь явагдаж байгаа одоо тэр үйл явц нь таалагдахгүй байгаа болохоор л яг ийм ванстай хөзөр болон зоостой хөзөр түлхүү гарч ирсэн болов уу гэж бодож байна. Таны тал дээр бол нэг хүний сэтгэл санаатай холбогддог хөзөрнүүд нэлээх бууж ирсэн байгаа. Тэгэхээр яг эндээс дүгнэж хэлэхэд бол яг үзэж байгаа хүн буюу таны талаас бол энэ харилцааны тал дээр одоо сэтгэл хөдлөлөөр илүү хандж байгаа эсвэл сэтгэл хөдлөл мэдрэмжтэй асуудлууд илүү их байгаа юм шиг санагдчих болох ч яг нөгөө хүнийх нь хувьд ийм харилцааны яг бодит байдал нь илүү тийм асуудалтай байгаа юм шиг санагдчих болно. За энэний дараа би энэ харилцаа нь одоо яг ямар байгаад байна? Энэ харилцаа ер нь яг яах харилцаа юм бэ гэсэн чинь beware of codependency гэдэг үзрэг гарч ирсэн байна. За энэ тайлбар нь болохоор addictive behaviors are affecting your romantic life гэхээр одоо тийм муу зуршлууд энэ харилцаанд цаад болж иж магадгүй байна гэсэн тийм хариу гарч ирсэн байна. За муу зуршлууд гэдэг нь шууд утгаараа архи тамхи байдаггүй, шууд утгаараа ямар нэгэн тийм донтол байдаггүй яг байж болно. Гэхдээ нөгөө бие биендээ хандж байгаа хандлагын талаар илүү их яриад байгаа юм болов уу гэж би энэ дээр бол харж байна. За тэгээ gratitude гэдэг үзэр маань бас бураар гарч ирсэн байна. Эндээс харуул энэ харилцаанд ерөөсө талархаж чадахгүй байна. Талархаж чадахгүй байгаа болохоор энэ харилцаанд одоо улам их илүү саад бэрхшээлүүд дуудаад байгаа. Ер нь бол илүү их ирээд байгаа гэдгийг бол илтгэж байна үүн дээр. За энэ асуулт нь болохоор энэ харилцаа үргэлжлүүл цаашдаа магадгүй ойрын хэдэн сар ч юм уу яг ямархуу нөхцөл байдалтай байхаар байна вэ гэд харсан чинь хин хин нь яг энэ харилцаанд мэдрэмжээрээ илүү хандах шинж чанар бол байна. High priestess харах юм бол та хоёрын хин хин нь яг тухайн үедээ ямар мэдрэмж төрөн тухайн үедээ харилцаан зөв санагдах нь буруу санагдах нь тэрийгэ дагаад яг энэ харилцаан шийдвэр гаргах одоо тиймэрхүү хандлага нь нэлээд байна. Тэрнээс биш та хоёрт харилцаан чинь их амар хөдөлгөөн ороод байгаа юм бол харагдахгүй байна. Гэхдээ бүр амар бол зогсохгүй. Гэвч ирээдүйд цаашдаа харилцаагаа яах вэ гэсэн тийм төлөвлөгөө гаргаж байгаа юм надад бол ерөөсөө ажиглахдаггүй байна. Яг одоо яг ямар байдалтай байгаад хэрэн дахиад илүү өргөлжлөх болов гэж бодож байна. Тэгээд яг magician-аас харах юм бол бас харилцаандаа яг идэвхтэй үйлдэл хийж гинүү гэвэл бас амар сонирхол байна л да. Үйлдэл хийсэн ч гэсэн одоо бие бинийгээ одоо өөртөөхөө үгэнд хитүүлэх гээ, бие бинийгээ манипуляц хийх гээ, gaslight хийх гээ яг тиймэрхүү байдлаар явах гээд байгаа юм шиг санагдлаа. Магадгүй одоо юу гэдэг одоо энэ харилцаанд таалагдахгүй байгаа болохоор нөгөө үнэ яг ингээд өөртөө хитгүүлчихье, өөрийнхөө үгэнд хитгүүлчихье гэсэн тиймэрхүү санаа бол төрж болдошгүй. Миний харилцаа ингээд яг ийм нэг сонир нөхцөл байдалтай удах тусам одоо илүү сонирн болж юм л да. Одоо нөгөө байсан хайр сэтгэл нь багасаад ирж байна. За эсвэл бүр ихсээд ингээд контрол хийж чадахгүй болоод үүнээсээ болоод харилцаагаа токсик болгох гээд байгаа аюул бол байна. Тэгэхээр тэр тал дээр анхаарч өгөх хэрэгтэй. Гэхдээ та хоёр бие биендээ бүр амар тийм
үл хүндэтгэлтэй ханддаггүй гэвэл бас үгүй, бас айгүй дайггүй. Үнэхээр яаж жууралсан, яаж маргалцсан, яаж хэрэлцсэн та хоёрын одоо нөгөө бие биенээ хөндлөж байгаа байр суурь чинь бол болохгүй. Зүгээр яг энэ харилцааныг таалагдахгүй байгаа гэдгийг бие биендээ одоо илүү илэрхийлэх болов гэж бодож байна. Гэхдээ энд яг яагаад ингэж асуудал үргэлжлэх гээд байна вэ гэхээр та хоёр ингэж харилцаанд асуудал байсаар байгааг мэдчихэж бие биендээ хэлээд ойлгуулсныхаа дараа яг ингэ шийдэл хайхгүй байгаа юм шиг санагдлаа. Шийдэл хайхгүй байгаа болохоор та хоёр ер нь бол ингэ өөрөө өөрсдийнхөө байдлаар өөрөө өөртөөхөө бодол зүрхийг дагаад тэг шийдвэр гаргах гэдэг тал нь бол илүү байна. За тэгээ энэ харилцаан дээр мөн зөвлөгөө гараад өгье гэж бодож байна. Харилцаа ер нь яавал сайжрах вэ гэдэг талаар нь харж өгье. Окей, soulmate гэсэн мэдээллийн чанартай карт гарч ирж байна. Тэгэхээр та хоёр бие биенийхээ soulmate байх боломжтой. Ер нь бол одоо маш одоо сонслог төвшний хувьд маш тийм чухал харилцаа байна. За тэгээ message for you гэдэг дээр I'm thinking of you this very moment. Your love fills me with light. I love you гэсэн үгээр гарч ирсэн байна. Энэ маань бие биендээ хайртай шүү. Эсвэл яг нэг хүн нь нөгөөндөө хандаад хайртай шүү гэдгийг яг одоо хэлж чадахгүй байгаа ч гэсэндээ би ингэ чамайг одоо боддог. Би ер нь ингэ юу ч хийсэн боддог гэсэн талаар хэлэх гээд байх шиг байна. Энэ яг таны талаас нөгөө хүндээ хэлмээр байгаа байж болно. Эсвэл яг нөгөө хүн чинь яг танд хэлмээр байгаа байж болно. За хоёр өдөр гадар унчихлаа. За secret admirer гэдэг энэ хүзэр маань энэ өдөртөө нэлийн төстэй байдаг. Би ингэж хамт хайртай. Гэтэ би тэрийг ингэж ил гаргаж чадахгүй байна гэсэн тийм хүн мессежийг бол агуулдаг. Тэгэхээр миний харж байгаагаар эндээсээ бие биендээ яг юу мэдрээд энэ ямар байгаагаа яг илүү дэлгэрэнгүй ярьж өгвөл асуудал шийдэгдэх боломжтой гэж миний зүгээс бол харлаа. За forgiveness буюу бие бинийгээ өшөөгөөч, өнгөрснийг мартаач. Үнэхээр ярилцах хэрэгтэй асуудал байгаа бол ярилцаад хэрэгээ тэгээ бүр мөсөн нэг тийшээ болохгүй бол нэг зүйл дээр хитрхийх төвлөрөөд байх нь энэ харилцаагч нь улам юм сонирн болгоод юм шүү гэсэн. За тийм эсчүүл гарч ирлээ. За ерөнхийд бичлэг маань бол энэ хүрээд дуусч байна. Нэмэлтээрээ болохоор яг энэ нөхцөл байдал дээр тулгуураад би та хэдтэй за энэ харилцаагаа ер нь хүлээх үү яах вэ эсвэл таны зүгээс үйлчлэх ёстой мó гэдгийг харж өгье. За тэгээд энэ харилцааны асуудал нь яг ингээ юунда байна вэ гэдгийг харж өгье. За тэгээд өөр нэг нэмэлт зөвлөгөө маягийн юм хараад өгчмөр санагдлаа. За эсвэл яг нөгөө хүн чинь бас яг харилцаанаас нь юу хүсэж байгаа юм бэ гэдгийг хараад өгье гэж бодож байна. За та хэд маань тэгээд бичлэг маань энэ хүрээнд үзсэнд баярлалаа. Таалагдсан байх гэж найдаж байна. Цаашдаа бас бичлэгээ яаж сайжруулахаар байна гэдэг тал дээр та хэд маань сэтгэгдэл үлдээж болно шүү комент хэсэгт. Нэмэлтийг маань авахар бол мөн доотлын description тайлбар хэсэгт би мэдээллийг оруулах байгаа. За та бүхэн маань өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу? 2 дугаар бүлгийн уншлага маань эхлэх гэж байна. За эхлээд та хэдийхээ энергийг шалгахын тулд энэ харилцааны нөхцөл байдал нь ямархуу байна вэ гэдэг талаар авч үзэх гэж байна. За judgment үзэр бүр харж гарч ирсэн байна. Full үзэр бас бүр харж гарч ирсэн байна. Ингээд харах нэ энэ харилцаа нь одоо бас тийм урт удаан хугацаанд үргэлжилсэн харилцаа байх боломжтой. За эсвэл одоо юу гэдэг өмнө нь харьцаж исэн хүнтэйгээ дахиад харьцаж байгаа хүмүүс ч юм уу эсвэл экстэйгээ дахиад харьцаж байгаа хүмүүс маань энэ бүлгийг бас сонгосон байх боломжтой. За шинэ харилцаач гэсэн байж болох үс байна. Ямар ч байсан энд яг төвлөрөхгүй байгаа ч гэсэндээ яг гол энерги нь бол одоо маш тийм нэг ойлгомжгүй байна л да. Judgment үзээр бурааж гарч ирснээс харахад энэ харилцааг яг ийм тийм гэд хэлж хэцүү тийм байр суурь нь байгаа. Яг одоо үгтэй бит хоёр харьцаж байгаа ч юм уу бит хоёр үерхэж байгаа гэд хэлж гэхээр нэг тийм тодорхой байр суурьнд хангалттай сайн орж чадаагүй байгаа юм болов уу гэж харж байна. За тэрний дараагаар болохоор энэ харилцаа буцаад одоо маш тийм идэвхтэйгээр сэргэж байгаа харилцаа юм шиг санагдлаа. Nine of Wands гэдэг үзэр маань өөрөө маш тийм эрчүүчтэй, одоо маш тийм сэдэ хайсан
тиймэрхүү хөтөр байдаг. Тэгэхээр энэ харилцаанд одоо хин би биэндээ таалагдаад байгаа юм болов уу гэж харж байна. Эсвэл яг энэ харилцаанд байгаа эрэгтэй нь эмэгтэйгийнхаа хойноос арай илүү одоо тийм идэвхтэй байдлаар харьцах гэж үзэж байгаа, болзоонд өрөх гэж үзэж байгаа бас тиймэрхүү нөхцөл байдалтай байж болох уу байна. Гэхдээ энэ харилцаа бүр амар тийм сериусны төвшөнд хүрсэн үү гэвэл бас үгүй байна. Яг Judgment-ийн Page of Wands-тэй холбоод харах юм бол бас яг харилцаагаа яг чухал авч үзэж байгаа юу гэвэл үгүй, зүгээр нэг тийм амар гоё тийм фан байгаа юм шиг санагдлаа. Харилцаагаа яг ингээд тодорхойлох юм чухал асуудал гэдгийг хин хинэн мэдж байгаа юм нэ одоо зүгээр л ингээд за энэ харилцаанда ийм фан байвал гоё юм байна гэсэн үднээс юу нь бол тиймэрхүү байдлаар харьцаж байгаа юм шиг санагдлаа. За энерги нь бол ерөөхдөө иймэрхүү байна. За одоо таны талаас яг нөгөө нэ болон энэ харилцаагаа яаж хүлээж авч яаж бодож байна вэ гэдэг талаар авч үзье. За ингээд харсан чинь энэ бичлэгийг үзэж байгаа хүний талаас эсвэл яг та өөрөө яг одоогоор маш тийм хэцүү нөхцөл байдалд орсон юм шиг санагдлаа. Ерөөсөө энэ харилцаагаа яг ингээ яахаа мэдхээ болцсон. Одоо юу гэх юм та ингээд харилцааны үе шат дарааллуудыг мэддэг. За харилцаа бол ингэж явдаг гэд ингээ амар мэддэг хэрнээ яг бодит байдал дээр буугаад ирсэн чинь яг өөрөө яг юу их юм мэдхээ болцсон. Яг тиймэрхүү нөхцөл байдал байгаад байна. Та яг энэ харилцаанд маш ихээр эргэлзэж байгаа. За ялангуяа яг энэ хүнд итгэхгүй буруу юу ер нь яг яах ёстой вэ гэдэг гэсэн тал дээр яг өөрийнхөө overthinking хэтрүүлэн бодсноос болоод өөрийгөө бас жоохон зовоох гээд байгаа тал байна шүү. Тэгээд таны хувьд болохоор энэ харилцаа нь одоо нэг тийм хөдөлгөөнгүй болох гээд байгаа шинж чанартай юм шиг санагдчихж байгаа. Ерөөсөө таны хүссэн үр дүн гарч өгөхгүй байгаа болохоор тэр за эсвэл баг зэргийн үйл ойлголцох гээд ирэнгүүд та магадгүй тэр нь хитрхи санаа зовоод хитрхи ургуулсан бодчихдог. Эсвэл та ингээд за би энэ хүнээс ингээд ганцаараа л ингээд энэ харилцаан сэтгэл гаргаад байвал яана гэсэн тийм юмнаас айгаад байгаа болохоор бас яг өөрийгөө бүрэн дүүрэн нөгөө хүндээ илэрхийлж чадахгүй байх шүү гэн энэ харилцаанд ч гэсэн яг өөрийгөө яг ингээд сул тавиад уучлаарай бүрэн бүтэн гаргаж чадахгүй байгаа юм шиг бол санагдлаа. Гэтэ ер нь бол одоо юу гэх юм нэлээд тийм айц давмгайлсан зүйлэл маш их ажиглагдаж байна. Та магадгүй одоо нэг хүнд тасгаараа нэлээд тасчихдаг хүн болохоор яг өөрийгөө бүрэн сул тавиад энэ харилцаанд бүр амар тийм comfortable болохоос өмнө таны талаас бол ингээ нөгөөний шинжээд явж байгаа байдал байна. За тэр утгаараа гэсэндээ таны талаас бүр амар тийм итгэл найдвар тавихгүй байгаа нь харагдчихээн. За мөн бүр амар тийм хайр сэтгэлийн одоо мэдрэмжээ ил гаргаад ургууллаад байгаа юм бол бас харагдахгүй байна. Одоогоор бүр яг ингээ нэг ажиглаа сууж байгаа итэй бол санагдлаа. Тэгээд таны талаас ингээд өнгөрснөө мартах гад явж байгаа яг тийм үйл явц донд явж байгаа юм болов уу гэж санагдлаа. За эсвэл өнгөрсний үйл явдал дурсамжууд нь сэтрээд тэрнээсээ болоод ингээд их тийм урагшилж чадахгүй өөр юмн дээр төвлөрөөд л байх шиг санагдлаа. Гэхдээ энэ нь одоо юу гэдэг яг ингээд таны мартах ёстой юмнууд байх шиг байна л да. Аль хэдийн өнгөрсөнд мартчихсан байх хэрэгтэй байсан. За эсвэл одоо ч гэсэн яг энэ таны дурсамжууд сэтгэлийн шархнууд таны энэ харилцаанд ингээд саад болох ёсгүй зүйл байна гэж байна. Тиймээс энэ тал дээрээ та эхлээд өөр дээрээ илүү ажиллаж өгсөн дээр болоо гэж бодож байна. Яг нөгөө хүн дээр ингэж бүрэн дүрэн анхаарлаа хандуулахгүй байгаа чинь нэг төрлийн одоо маш зүв байна гэсэн. Нөгөө хүндээ та яг үндэ яг одоо бүрэн дүрэн итгэх жалбгүй л байна л да. Ягаад тэгэхээр та өөрөө бүрэн дүрэн тав тухтай санагдаж эхлэегүй байгаа болохоор за нэг үгээрэл та өөрийгөө хүчлээд байх шаардлага байхгүй байна л гэсэн үг. За одоо болохоор таны бодож буй хүн чинь энэ харилцаагаа болон таныг яаж харж мэдэрч байна вэ гэдэг талаар авч үзцгээе. За миний хамгийн түрүүнд харж байгаа зүйл бол энэ хүн бол таныг тодорхой хэмжээнд хүндэлдэг. Таныг маш мундаг хүн гэж боддог. Таныг одоо тийм нэг удирдахч байр суурьтай хүн болох гээд хүрсэн байна да гэсэн маягаар бол хардаг.
Та магадгүй багш хүн байх эсвэл бусдад юм зааж сургахтаа сайн байх. Тийм учраас энэ хүн одоо тэр талд чинь олоод харцсан байж болно. Ямар ч гэсэн таныг маш ухаантай гэж боддог, маш сериусны гэж боддог. Аливаад нэг тийм хөнгөн хандаад байдаггүй гэдгийг чинь угаасаа тийм анзаарсан л хүн байна л та. Тийм ч болохоор таныг их хүндлэхийг хичээдэг. Таныг одоо танаас одоо суралцахыг маш их хүсдэг юм шиг санагдлаа. Бас эхлээд нөгөө ерөнхий энерги дээр харж яхад энэ харилцаанд бага зэргийн насны зөрүү ч юм уу тийм зүйл байх боломжтой харагдсан. Ягаад тэгэхээр нэг хүн нь харьцангуй ийм амар сериусны байхад нөгөө хүн нь одоо маш юм нэг залуу бодолтой, залуу сэтгэлгээтэй хүн байна л да. Тэгэхээр насны зөрүүтэй хүмүүс байж болохоор байна та хоёр. Тэгээд энэ хүн ер нь бол таны тийм ухааныг одоо аливаад яаж хандж байгаа хандлага, шийдвэр гаргаж байгаа ухааныг чинь одоо айл хэдийн анзаарч ах хүн байна гэсэн үг. Тийм болохоор тантай бас ингээд энэ хүн ирээдүйд надад ингээд сайн хайн байж болохоор юм байна. Надад ирээдүйд ингээд тохирч болох хүн байна гэдэг үндслэлээр яг энэ харилцаандаа бол одоо маш юм идэвхтэй байдлаар хандж байгаа бол харагдаж байна. Гэхдээ нөгөө талаараа бас энэ хүн бас таны сул талуудыг бас яг олоод харсан байх боломжтой л байна л да. Та хоёр ерөнхийдөө бол одоо ямар талаараа адилхан байна, ямар талаараа өөр байна гэдгийг одоо нөгөө хүн чинь аль хэдийнэ олоод харчихсан. Тэрэн дээр бас ингэ шийдэл гаргах гад явж байгаа юм шиг бол санагдлаа. За яг хөө бит хоёр ингэ ялгаатай байж болно. Угаасаа гэр бүлийн ялгаа, хүмүүжлийн ялгаа, үзэл бодлын ялгаа бол мэдээж байна. Гэхдээ тэрийг яг одоо яаж шийдэх вэ гэдэг тал дээр бол энэ хүний талаас одоо бас бага зэргийн юмнууд эргэцүүлсэн байж болох үс юм л да. Тэгэхээр та бас энэ хүнд таалагдж байна. Цаашлаад одоо илүү их таалагдах боломжтой байна гэдгийг бол үзүүрнүүд маань бол харуулж өгч байна. Гэхдээ энэ хүний талаас одоо хаяа жоохон тийм одоо муухагаар хэлгээд бол танаас одоо юм гуйгаад гэдэг ч юм уу яг тэгчих гээд ээж магадгүй. Таныг одоо мэдлэгтэй гэдгийг чинь ашиглаад, ухаантай гэдгийг чинь ашиглаад өөрийнхөө асуудлуудыг шийдвэрлүүлэх гээд тиймэрхүү баг зэргийн даварцсан замбаас гарах гадаж болдошгүй байна. Тиймээс та энэ тал дээр бас яг анхаарал өгвөл зүгээр байна. За ер нь бол нэлийн давгүй харагдаж байна. Айхтар хүнд энерги байхгүй. Яг таны талд бол бага зэргийн хүнд энерги байна. Энэ маань аяанда бол арилна, таныг тэгж хэтрүүлэн бодох шаардлага байхгүй шүү гэдгийг бас сануулж байна. За энэ харилцаанд ямар харилцаа байна, эсвэл гарч ирээд байгаа асуудал юу байна гэдгийг би энэ Oracle хэлбэрээр татаж гаргаж ирсэн байгаа. За ингээд харсан чинь divine timing буюу юмнууд одоо цаашаа дэлгэрэх тусам энэ харилцаа дэлгэрэх тусам илүү төвчээр шаардна шүү. Энэ харилцаа нь одоо тийм хурдан хугацаанд хөгжөхөөр харилцаа биш байна гэх юм уу? Гэхдээ энэ харилцаа нэг хөгжөхдөө миний зүгээс бол одоо маш чанартай хөгжих болов гэж харж байна. Цаашаа бие биентэйгээ удаан байх тусам, удаан таних тусам та хоёр бие бинийгээ мэдээж улам илүү мэддэг болохын хажуугаар бие биентэйгээ яаж харьцах вэ? Энэ харилцааг яг яах вэ гэдэг тал дээр одоо тийм юутай болно гэх юм уу? Дүр зурагтай болчихж байгаа учраас энэ дээр бол энэ харилцааг хүлээхэд ер нь бол одоо ирээдүйдээ маш гоё үр ашиг шинтэй гэсэн харилцаа гарч ирж байна. За тийм nothing has gone wrong гэдэг үзэр маань буруу арга гараад ирсэн байна. Энэ яг тантай холбогдолтой болов гэж бодож байна. Ялангуяа Eight of Swords-тай. Яг тэгэхээр ингээ юу ч буруу эргээгүй байхад буруу эргэцсэн юм шиг санагдаад байгаа нь хэтрүүлэн бодоод байгаа чинь энэ харилцаанд ингээ асуудал болоод байна гэж юм. За хамгийн сүүлийн асуултаараа энэ харилцаа нь цаашаа үргэлжлүүл ямархуу байж болохоор байна гэсэн талаар би харж өгье гэж бодож байна. За Fool үзэр гарч ирсэн байна. Энэ харилцааны ирээдүйд дахиж яг тийм нэг шинэ харилцаа эхэлж байгаа юм шиг үргэлжлэх бол боломжтой. Ирээдүйдээ бас одоо маш их тийм адал явдал хүлээж байгаа юм шиг санагдлаа. Адал явдал дундаа та хоёр яг ойрын хугацаанд яг юуг ойлгох вэ гэхээр за энэ харилцаанд эрсдэл гаргаж ич л угаасаа яг үргэлжлэх юм байна гэдгийг ойлгох байх. За тэр нь ямар эрсдэл вэ гэхээр энэ харилцааг үргэлжлүүлэхийн тулд одоо мартаагүй байгаа зүйлсээ мартаад за аль эсвэл
яг энэ харилцаанд гарах ёстой золиосууд гэж байгаа. За тэр тусмаа одоо юу гэдэг нь та хоёр ингээ өөр хүмүүс байгаа штэ. За мэдээж одоо нөө шугам хил хязгаарыг тавьж өгөх гэдэг чинь бас та хоёрын хувьд одоо маш тийм том золиос байж болно. Яагаад золиос байна вэ гэхээр та одоо нөгөө хүнийхээ таалагддгүй үйлдэлийг хийхгүй тулд өөрөөсөө хүчин чармаалт гаргаж ийн. Тэр маань буцаад золиос болоод эхэлчихэж байгаа. За өөр бас таалагддгүй юу н үг үйлдэл одоо нөгөө хүнтэйгээ одоо илүү эвтэйхэн харьцахын тулд та бас ингээд өөрийнхөө харилцааныхаа байдлыг баг зэрэг өөрчлөх гээд байна гэсэн үг шүү дээ. Тэр нь яг та хоёрын хувьд нэг золиос болж гарч ирж байгаа. Эндээс яг юуг харах вэ гэхээр та хоёр одоо бие биентэйгээ харьцахын тулд бие бинийгээ учрыг олох ёстой. Өөрөөсдийнхоороо яг бүрэн дүр харьцаад байж болохгүй тэгхийн бол бие бинийгээ гомдоох за эсвэл салах гэсэн одоо тийм шийдвэр гаргах аюултай байгаа болохоор ер нь бол яг тийм золиос гарч иж л яг энэ харилцаа үргэлжлэх юм байна гэсэн тал дээр бол ойлголт авахар байна. За тэгээ ирээдүйдээ бол энэ харилцаа маань маш тийм гоё харилцаа болж дийлгэрээ маш амжилттай харилцаа болж болох боломжтой. Амжилт хүлээж энэ харилцаанд цаашдаа одоо тийм таг гатж байгаа байдал ажиглагдахгүй байна. Цаашдаа үргэлж хөдөлсөөр байх болно гэдгийг Carriot хөтөр маань бол илэрхийлж өгч байна. За мөн Ace of Wands гарч ирснээс харуул энэ харилцаанд цаашаа маш идэвхтэй үргэлжлэх боломжтой. Бие бинийгээ идэвхтэйгээр болзоонд урих, бие бинийгээ одоо идэвхтэйгээр халамжлах зүгээр л энэ харилцаа маш юм гоё идэвхтэй үргэлжлэх боломжтой шүү гэдгийг харуулж байна. Гэхдээ миний бодлоор яг энэ амжилт гэдэг зүйл яг энэ харилцаанд золиос гаргаж хэлсний дараанаас яг ингээд цуурч орж ирэх болов уу гэж бодож байна. Одоо машин багаар гэсэн үг. Нэг дор ингээд пүг гээд ороод ирдэг юм бол мэдээж байхгүй учраас бас өөр нэг санаа нь энэ харилцааныхаа төлөө хичээх учиртай юм байна гэдэг талаар бол харуулж өгч байна. За ерөнхий бичлэг маань бол энэ хүрээ дуусч байна. Та бүхэн нэмэлтийг маань авахаар бол бас аваад сонсоод үзэж болно. За нэмэлтээрээ болохоор би тадтэй таны зүгээс яг үйлдэл хийх үү эсвэл үйлдэл хийхээргүй бол нөгөө хүн төрүүлж үйлдэл хийхээр байна уу гэдгийг харж өгнө. За тэрэн дээр нэмээд таны талаас одоо бас үйлдэл хийвэл яг юу ивэл зүгээр юм бэ? Нөгөө хүн яаж хүлээж авах бол гэдэг талаар нь харж өгнө. За үүн дээр нэмээд энэ харилцаанд гарч байгаа асуудлууд юу байна вэ гэдгийг мөн харж өгнө. За тэгээ нэмэлтээр одоо зөвлөгөөг бол одоо маш тийм сонирхолтой байдлаар авч өгөх болохоор та бүхэн манаас сонирхоод үзүүлэх гоё байгаа шүү. За хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Цаг цаваа гаргаад үзсэнд баярлалаа. Баяртай. Хай 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань тавтай морил. За эхлээд та хэдийнхаа energy check буюу энэ бүлэг нь яг таны бүлэг мөн байна уу үгүй байна уу гэдгийг шалгаж өгөх учиртай байгаа шүү. За тэрийг холбогдуулаад энэ харилцааны яг одоогийн энерги нь ямар байна вэ гэдэг талаар харж өгнө. За миний шууд харж байгаа зүйл гэвэл одоо маш их тийм таталцал байна. Хайр дурлал бол яг байна. Маш ойлгомжтой байна. Queen of Cups, King of Cups хоёулаа гарч ирсэн. Хоёулаа бие биендээ маш их таалагдж байгаа, татагдж байгаа. Бүр яг ингээд энэ яг л миний хүн байна штэ гэсэн яг нэг тиймэрхүү байдлаар бие бинийгээ бол хардаг юм шиг санагдлаа. Гэхдээ яг тэрийгээ одоо яг бүрэн дүрэн гаргасан байгаа юу гэвэл үгүй. Гэхдээ яг тодорхой хэмжээний ингээд чи надад дуртай шүү гэдгийг нэг тийм тойрон маягаар хэлээд байгаа юм шиг санагдлаа. Ягаад ч юм энэ харилцаа нь яг ингээд шинээр эхэлж байгаа харилцаа бол байх боломжтой байна. Ягаад тэгэхээр энерги нь маш гоё хөнгөн. Гэхдээ бие бинийгээ одоо бас хүндэлж байгаа тийм мэдрэмж бас одоо маш их байна. Энэ харилцаа нь яг одоогоор тийм тодорхой үйлдэл байхгүй байж болно. Та хоёр магадгүй яг одоо зүгээр тийм харьцаж байгаа гэсэн тиймэрхүү төлөв байдалтай байж болно. Гэхдээ аль болоход юу гэх энэ харилцааны ихэнх зүйлс нь маш ойлгомжтой байгаа. За ялангуяа одоо маш чухал зүйлс нь. За тэр дотор одоо юу багтаж болох вэ гэхээр магадгүй та хоёр бие биенийхээ өнгөрсөн амьдралыг мэдчихэж байгаа ч юм уу. За эсвэл за энэ хүн яг надад таалагдаад байна уу үгүй байна уу гэсэн яг нэг тийм чухал зүйлээ бол эхлээд яг олоод мэдсэн байгаа юм шиг бас санагдлаа.
За яг ганц нэг асуудлууд байж болно. Одоо энэ Two of Swords гэдэг маань яг энэ харилцааныхаа талаар яах ихээ шийдээгүй байна. Яг ямар байр суурьтай байгаа нь мэддэхгүй байна гэдг нь энэ үзрөөр бол харагдчихэйна. Тэгээд яг хин одоо харилцаанд маш тийм зөөлөн хандаад байгаа мó эсвэл ичээд байгаа мó шохорхоод байгаа мó мэдгүй. Яг энэ харилцаанд яг үйлдэл хийж байгаа юу гэвэл үгүй. Хийхгүй байсан ч гэсэн одоо юу гэдэг энэ харилцаа нь яг энэ дэр once өдөр бууж ирээгүй байгаа ч гэсэн одоо маш тийм гал энерги бол мэдрэгдэж байна л та. Одоо маш их сета айсан би бинтэйгээ зүгээр л их тийм гоё enjoy байгаа мэдрэмжүүд бол одоо маш их байна. Тэгэхээр энэ яг шинээр эхэлж байгаа харилцаа болов уу гэж бодож байна. Одоо яг өнгөрсөн байсан харилцаа гэхээс илүүтэйгээр за ингээд одоо таны талаас яг энэ харилцаагаа болон энэ хүнийг яаж харж байна вэ гэдэг талаар авч үзье л да. За тэгээд харсан чинь та бас яг таны талаас яг энэ хүн одоо танд таалагдаад байгаа ч гэсэн та яг энэ хүн дээр бол бүрэн дүрэн тогтоогүй байгаа болов уу гэж бодож байна. За нөгөө хүн ч гэсэн яг тийм байх боломжтой. Одоо нэг үгээр бол яг энэ хүн таалагдж байгаа ч гэсэн магадгүй дахиад өөр хүнтэй давхар чадалж иж болно. Давхар ингээ харьцаж байж болно. Ерөнхийдөө бол таны хайр дурлалын амьдрал яг одоогоор маш тийм гайгүй идэвхтэй байгаа болов уу гэж бодож байна л да. Одоо маш олон хүмүүстэй харилцах сонирхолтой байгаа. Янз бүрийн гоё болцоонд явж үзэх сонирхолтой байгаа болохоор таны зүгээс бас яг та гин хүн дээр одоо буухан баг зэргийн тийм тохиромжгүй гэсэн талдаа бол авч үзэж байна. За эсвэл та бас яг нөгөө нэ тэгж бодож байх боломжтой гэсэн. Нөгөө ч ингээ олон хүнтэй болцоо явж байгаа байх. Яг над дээр ингээ бүрэн буугаагүй байх гэсэн үүднээс яг эндээс дүгнээд харуул. Таны талаас энэ харилцаанд яг бүрэн дүрэн итгэл авсан уу, итгэл олгосон уу гэвэл яг үгүй байна. Гэхдээ мэдээж энэ харилцаан сонирхолтой байгаа нь бол одоо маш ойлгомжтой байна. Цаашдаа энэ харилцаа юу нь яаж үргэлжлэх бол гэдэг тал дээр одоо таны сонирхол маш их хөдөлж байгаа гэсэн үг. Таны талаас бас одоо маш юм хөнгөн энергиэр хандж байна л да. Тэр нь гэхдээ одоо юу гэдэг нөгөө нэ бүр үйл хойшоогоод байгаа, нөгөө нэ бүр ингээ аниад байгаа мэдрэмж одоо үйлдэл бол ерөөсөө биш зүгээр за угаасаа энэ хүнтэйнийхээ амар сериусны харилцаатай болоогүй юм чи яасан ч яхав те. Гэхдээ энэ хүнтэй байх тул амар тийм гоё мэдрэмж авч ийн гоё хүн байна. Амар тийм фаны хүн байна гэсэн байдлаар бол хандж байгаа болов уу гэж бодож байна. Тэр ч утгаараа энэ харилцаанд одоо танд маш тийм сонирхолтой бөгөөд цаашдаа яг уу ингээд энэ хүнтэй цуг байсан ч гэсэн амар тийм гоё гал энергитэй байж болохуд санагдаж байгаа. Ер нь бол одоо маш их тийм адал явдалтай байж болох хүн болохоор яг таны сонирхлыг чи ингээд амар татаад байгаа юм байна л да. Яг эндээс ингээд харвал. Гэхдээ яг миний төрөний хэлсэнчлэн та энэ хүнд бүрэн дүрнээ сэтгэлээ өгж байгаа юу гэвэл үгүй. Та яг дотроо баг зэргийг нуучаад байгаа. Магадгүй одоо юу гэх юм. Та бас ингээд өөрийнхөө байр суурийг тодорхой хэмжээнд олчихсан хүн болов гэж харж байна. Тийм ч болохоор одоо юу гэх юм. Тааралцсан хүн болгонтой болзоод тааралцсан хүн болгонтой ирэхэд явах хүсэхгүй байгаа. Та бол юм өөртөө тэнцвэрийг тогтоочихсан хүн байна гэж миний зүгээс бол харж байна. За одоо нөгөөний талаас энэ харилцаа болон таныг яаж юу гэж мэдэрч харж байна вэ гэсэн талаас нь авч үзье. За тэгээд харсан чинь энэ хүний талаас бас ингэ сэтгэлтэй байгаа гэдэг нь бол яг мэдрэгдэж байна л да. Two of Cups гарч ирсэн байна. Энэ хүн өөрөө танд дуртай, сэтгэлтэй байж болохоос гадна таныг бас ингэ өөртөө эргүүлээд за энэ хүн чинь надад нэг юм дуртай байгаа юм байна шүү. Надад сэтгэлтэй сэтэнтэй байгаа юм байна шүү гэсэн талаас нь яг харж авч үзэж байна гэсэн үг. Энэ хүний талаас одоо маш тийм хөнгөн байдлаар хандахыг хичээж байх шиг байна. Хоёрын хувьд нэг адилхан гарч ирсэн хүзрэг ийл Seven of Cups байна. Тэгэхээр энэ хүн бас таныг одоо юу гэх юм. За энэ хүний үнээс одоо олон хүн гүйдэг байх та гэдэг ч юм уу. За эсвэл энэ хүн маань өөрөө маш олон хүний хараанд өртдөг байх та гэдэг улмаас бас ингээд яг би биндээ итгэлчин бол бас ингээд 100% биш байх гэсэн үг. Аль талдаа нэг тийм 50% та байгаа нь бол мэдрэгдэж байна. Энэ хүн манаас өөрөө миний төрөний хэлсэнчлэн өөрөө бас өөр хүмүүс сонирхоод олон хүнтэй харьцаад явах сонирхолтой байж болзошгүй. Гэхдээ хоёр ингээ би бинийг харж байгаа ерөнхий байдлыг нь харахаар яг энэ Queen of Cups, King of Cups яг энэ дэр хоёулаа гараад ирсэн байгаа. Тэгэхээр хоёулаа за энэ хүн миний хүн байх магадлал өндөр байна да гэж бодоод байгаа болохоор мэдрээд байгаа болохоор одоо би биндээ
өгж байгаа сонирхол зарцуулж байгаа одоо чадлж байгаа цаг завчин ч гэсэн одоо хоёрын хувьд маш тийм нэг үн цэнтэй гоё санагдчихж байгаа гэсэн үг ээ. Гэхдээ энэ Two of Swords гарч ирсэн шалтгаан нь болохоор ялцчгүй л одоо энэ бие биендээ итгэхгүй байгаа. За эсвэл харилцаагаа одоо маш тийм урт удаан хугацаанд тайвнаар шийдгийг хүсэж байгаа нь бол яг аль талдаа бол байна. Тэгэхээр хин хин нь одоо энэ харилцаанд яахыг хүсэхгүй байна гэсэн үг. Та хоёрын яг нэг нийтлэг юм нь энэ хүн намайг яг сериусны хүлээж авч ийн үгүй юу? Энэ хүн цаанаа өөр хүнтэй юугүй юу гэдэг нь эргэлзээд байгаа нь яг энэ Seven of Cups бол яг харагдчихээн. За энэ Five of Wands бас одоо энэ Two of Swords-тэй холбогдож болохоор л энэ л да одоо нэг тийм эргэлзээд байгаа. Гэхдээ бас амар яарахгүй байгаа яг тиймэрхүү энергийг бол илтгэдэг байгаа. За тэгээд энэ хүн манаас саяхан одоо нэг тийм харилцаанаасаа гарсан. За эсвэл саяхан одоо маш тийм хүн хэмжээний сэтгэлийн шарх авсан, хүнд гомцон уурсан яг тиймэрхүү асуудалтай ингээ нүүр тулаа явж байгаа юм болов уу гэж би бас бодож байна л доо. Тиймч болохоор бас одоо юу гэх юм. Тантай одоо энэ харилцааг үргэлжлүүлэхийн тулд нэг амар тийм яарад байгаа юм байхгүй. Гэхдээ энэ хүний зүгээс хичээхгүй гэсэн юм бас байхгүй. Ерөнхийдөө бол ингээ хоёр талд яг л нэг юм бие бинийгээ ажиглаа суугаад байгаа байр суурь бол ажиглагдаад байна. Гэхдээ энэ хүн тантай уулзснаа ер нь бол одоо маш тийм том аз завшаан одоо нэг л тийм хувь заяагаар холбогдсон байх ёстой хүмүүс гэж бодоод байгаа ер нь бол. Тийм болохоор өөртнөөс нэлийн гоё санагдаж байгаа байх. Танд бас баг зэргийн тэмний хүлээлт тавьсан байж болно. Яагаад тэгэхээр одоо нөгөө за энэ хүн яг миний хүн байх боломжтой доо гэд нэг бодсон байгаа бодол байгаад байгаа. Тэр нь яг цаашаа ингээд ургах нь уу эсвэл унтрах нь уу гэдгийг бас энэ хүн яг харилцаагаа үргэлжлүүлээд харах сонирхол бол хангалттай байгаа юм байна гэж миний зүгээс бол харж байна. За тэгээд энэ харилцааны нөхцөл байдал нь яг ямар байна вэ? Ямар нэгэн байдлаар мэдээлэл өгөөч гэд би Oracle үзэрнээс бол асуусан байгаа. За тэгсэн чинь they are the one буюу тэр хүн мөн гэсэн тийм мессеж бол гарч ирж байна. Гэхдээ энэ яг хоёр талтай мессеж байх боломжтой. Нэрэл яг хоёр талтай яг ингээ бие биендээ тохирсон хүмүүс байх боломжтой. Ер нь бол одоо маш юм гоё мессеж гарч ирж байна л да. Яг та хоёрын хайгаад байгаа хүн яг та хоёр ингээ бие биендээ зориулагдсан хүмүүс мөн байж болох юм а гэдгийг бол энэ дээр харуулж өгч байна. За дараагийн гарч ирсэн үзэр нь болохоор true love буюу яг энэ хайр нь яг энэ жинхэнэ хайр байх боломжтой. За жинхэнэ хайр гэдэг нь яг энэ бие биендээ үнэнч бие биендээ жинхнээсээ хайрладаг, хүндэлдэг яг тийм яг та хоёрыг хүсээд байгаа, хайгаад байгаа яг тэр хайр чинь бол яг энэ хүн болон энэ харилцаагаар байх боломжтой байна гэдгийг энэ дээр л одоо маш ил тод илтгэж өгж байна. За үүн дээр би нэмээд энэ харилцаа цаашдаа ямар хөө байх уу? За ялангуяа ойрын хэдэн сардаа ямар хөө байхаар байна гэд харсан чинь энэ харилцаанд бүр амар тийм том хөдөлгөөн орохгүй ч гэсэн та хоёр за ялангуяа хувь хүмүүс дээр илүү ажиллаж байгаа болов уу гэж харагдаж байна л та. За ялангуяа одоо өнгөрснөөсөө салж хацаагүй өнгөрснөө бүрэн гүйцэд мартаж чадаагүй байгаа бол тэрэн дээр илүү ажиллах нь. За тэрэн дээр ажиллаад дуусны дараа одоо бие бинтийг одоо илүү их харилцаагаа хөгжүүлэх боломж гарч ирж байна л та. Тэгэхгүй бол энэ дээр яг юм өнгөрсөнтэйгээ дууралдаад байвал энэ харилцаа чинь цааш хөдлөхгүй шүү. Дахиад шинэ надад явдал гарч ирэхгүй шүү гэдгийг бол энэ дээр яг шууд бол илтгэж чадчихна. Тэгэнгүүтээ энэ 8 аягнаас өөр ямар мэдээлэл харагдчих байна вэ гэхээр нэгэнт энэ харилцаа дотносоод нэгэнт энэ харилцаа цаашаа юм гоё үргэлжлээд байвал ерөөхдөө та хоёрын одоо би бинийхээ маш тийм чухал хүмүүс болж хувирах бас боломжтой. Тэр нь л одоо маш тийм гоё байна. За тэрний хажуугаар мөн бие биенийг тэгж амархан мартаад байхгүй мөн амархан тийм үл хүндэтгэл үүсэж байхгүй болов уу гэж бодож байна. Аль болох бие биенийгээ хүндэлж байгаа нь бол харагдаж байна. Гэхдээ энэ харилцаа яг ингээ өсөрч дэвчиж явах үе нь бол одоо баг зэргийн хэцүү шүү, баг зэргийн дарамттай санагдана. Тиймээс одоо юу гэдэг энэ харилцаандаа яг нэг нь л ингээд үүрэг хариуцлагатай байгаа юм шиг мэдрэмжийг битгий төрүүлж өгөөрэй бие биендээ. Нэг үгээр бол бас одоо бие биендээ битгий одоо тийм нэг тийм дарамт үүсгээрэй гэсэн үг л дээ. Аль болох ингээ бие биенийхээ амьдралыг хөнгөвчилж өгөө бие бинийгээ тусалж дэмжиж явбал одоо маш гоё байна. За тэгээд
Хоёрт яг хин хинд нь сануулж байгаа чухал мессеж болохоор яг энэ харилцаа уг нь амар гоё харилцаа. Цаашаа үргэлжлэх угаасаа тийм нэг ёстой харилцаа юм шиг санагдаад байна л та. Яг тэгээ үргэлжлүүлж явхаасаа өмнө үнэхээр өөр хөрсөн дээр ажиллах дутуу юм байвал ажил өнгөрсөн сэтгэлийн шархаа эдгээхэр бол эдгээж авт тэгээд урагшлаарэ гэсэн тийм гарч ирж байна. Тэгэхгүй бол ингээд өмнөх үйл явдлуудаа өршөөр дуусаагүй байж өөрийгөө зэмлэж дуусаагүй байж харилцаанд орох юм бол энэ нь шууд утгаараа нөлөөлчих боломжтой болохоор ер нь л энэ харилцаанд маш одоо тийм явхуур бөгөөд тайван хандаарэ гэсэн тийм хариу бол гарч ирж байна. Ерөнхийдөө бол ямар нэгэн байдлаар одоо тэгж яарад байх шаардлага байхгүй байна гэсэн үг. За ерөнхийдөө дүгнээд хэлэхэд бол хин хинэн хоёрын тал талдаа байгаа мэдрэмжүүд нь бол маш адилхан байна. Тэгээд King of Cups, Queen of Cups гарч ирснийг харахад бас хоёр soulmate байх боломжтой, twin flame бас байх боломжтой. Ямар нэгэн байдлаар тийм одоо бие биендээ маш тохирсон хүмүүс гэхээр яг нэг тийм сүнслэг байдлаараа буюу мэдрэмжээрээ маш сайн тийм ойлголцдог хүмүүс байна. Тэгэхээр энэ харилцаа хэрэг үнэхээр гоё авч явж чадвал үнэхээр алдмааргүй санагдсан шүү. Тэгэхээр бас яг дахиад яг нөхцөл байдал ямар байгаа илээ гээд нэг хоёр аль нь хин хараад үзвэл зүгээр болоо гэж бодож байна мөн. True love, they are the one гэдэг хүзэр бол одоо юу гэдэг. Энэ бүлгийг бас маш тийм урт удаан хугацаанд хосоо хайгаад явчихсан. Тэг өмнө нь ерөөсөө нэг юм гоё харилцаанд таарлахгүй байгаа хүмүүсээс энэ бүлгийг сонгож орж ирсэн бол баяр хүргэе гэж хэлмээр байна. Яг хайгаад байгаа хүн чинь яг энэ хүн байх боломжтой байна шүү гэдгийг яг дахин сануулж өгье. За нэмэлтээрээ болохоор энэ харилцааг үйлдэл хийхгүй хүлээвэл хөдөлгөөн орох уу, нөгөө хүн чинь бас төрүүлж үйлдэл хийх үү гэдгийг харж өгнө. За мөн та төрүүлж үйлдэл хийвэл яах вэ? Ер нь төрүүлж үйлдэл хийсэн дээрөө хүлээсэн дээрөө гэдгийг би бас өөрөө хараад өгнө. За нэмэлтээр энэ харилцаанд гарч ирж байгаа асуудлууд юу байна вэ гэдэг талаар харж өгөөд за тэгээд болж байгаа шүү. За ерөнхий бичлэг маань энэ хүрээд дуусаж байна. Цаг зав гаргаад үзсэнд маш их баярлалаа. Нэмэлтийг маань авахаараа би description буюу тайлбар хэсэгт мэдээллүүдийг оруулаад үлдээнэ. За баярлалаа. Баяртай.